Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал болсон үйл явдлыг томилог хүргэе. Их Британий ерөнхий сайд Бүгд найрамд Хятад ард улсад 3 удаа айлчлал хийж байгаа юм байна. За энэ удаагийн айлчлал нь түүний хувьд Бүгд найрамд Хятад ард улстай улс төр бизнесийн харилцааг хөгжүүлэх зорилготойгоор тухайн айлчлалыг хийж байгаамаа. За энэ айлчлалын гол зорилго нь Их Британий зүгээс Америкийн нэгдсэн улстай асуудал хүндэрсэн байгаа энэ дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал Бүгд найрамд Хятад ард улстай харилцаагаа сайжруулахыг хүсэж байгаагаа илэрхийлэх юм зорилготой юм байна. За энэхүү айлчлалын хүрээнд Их Британий ерөнхий сайд Keir Starmer улс төр бизнесийн харилцааг бэхжүүлэхийг зорж байгаа. За тийм учраас бизнесийн төлөөлөгчдийн хамт лав гарагт Бүгд найрамд Хятад ард улсын нийслэл Бээжин хотноо газардсан. За түүний хувьд хэлэхдээ цаашдаа бол хоёр талын харилцааг сайжруулах илүү хүсэл эрмэлзэлтэй байгаагаа хэлсэн. За тэрээр Хятад айлчсан эхний өдрөө ардын их хурлын танхимд Бүгд найрамд Хятад ард улсын дарга Ши Жинпинтэй уулзаж Хятадтай илүү сайжирсан харилцаатай байхыг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Starmer Ши Жинпинд хандан Их Британий ерөнхий сайд тус улсад айлчснаас хойш айлчлалгүй их хуцсныг онцлоод Хятад бол дэлхийн давцсан чухал тоглогч, бид илүү сайн сайжирсан харилцаа тогтоох нь чухал гэж хэлсэн байна. За харин Бүгд найрамд Хятад ард улсын дарга Ши Жинпин Starmerт хандаж дэлхийн доктортой байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг бусад асуудлаар хамтран ажиллах ёстой гэж хэлээд тэрээр мөн хэлэхдээ Их Британи Хятад улс урт хугацааны тууштай цогц стратегийн түлшлэл хэрэгтэй гэдгийг би эртнээс тодорхой хэлж байсан. За мөн Их Британи болон Бүгд найрамд Хятад ард улсын харилцаа аль нийтнийхэн ашиг сонирхолд нийцээг үед эргэлтийн үеийг туулж байсан гэдгийг онцолсон. За мөн тэрээр хоёр улс геополитикийн сорилтуудыг даван туулахын тулд харилцаагаа бэхжүүлэхийг уриалсан. За мөн Ши Жинпиний зүгээс одоогийн олон улсын харилцааны нөхцөл байдал нарийн түвхтэй хоорондоо уялдаа холбоотой байна. За Нүүбийн аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн болон дэлхийн томоохон эдийн засгийн орнуудын хувьар Бүгд найрамд Хятад ард улс болон Их Британи харилцаа хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай гэж хэлсэн байна. Их Британий ерөнхий сайд Starmer 1 цаг 20 минут үргэлжилсэн уулзалтыг бодит үр дүнтэй болсон гэж тодорхойлсон. За Хятад ажил хэргийн шугамар эсвэл жуулчны шугамар зочиж байгаа Их Британий иргэд 30 хоногоос доошгүй хугацаагаар визгүй зорчих боломжтой болох талаар энэ удаагийн уулзалтын үеэр мөн тохиролцсон байна. За ингэснээр Их Британиус Франц, Герман, Австри зэрэг бусад орнуудтай адил визийн хөнгөлтийг Бүгд найрамд Хятад ард улсаас авах боломжтой болж байгаа. За энэхүү визийн хэлэлцээр нь хизээ хүчин төгөлдөр болох нь тодорхойгүй байгаа ч гэсэн Их Британий засгийн газар энэ удаа хэлэлцээрийг аль болгон хурдан хугацаанд байгуулахыг зорж байгаа гэдгээ илэрхийлсэн. За мөн Их Британий эмийн компани болох AstraZeneca-гийн зүгээс 2030 он хүртэл Бүгд найрамд Хятад ард улсад 15 тэрбум $10 хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ мэдгдсэн. За энэ бол эрүүл мэндийн салбар, за эм үйлдвэрлэхтэй салбартаа бол Бүгд найрамд Хятад ард улстай харилцаа хамтын ажиллагаа өргөжих юм бас эхлэл болж байгаа юм. За мөн баасан гарагт Starmer бизнес болон спорт, соёлын салбарын 60 гаруй төлөөлөгчдөөс бүрдсэн төлөөлөгчдийн хамт Хятадын санхүүгийн нийслэл гэгддэг Шанхай руу очиж уулзалт яриа хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа юм байна. За энэ уулзалт бас их онцлог нөхцөл байдал болж байгаа. За ялангуяа коронавирусын цар тахлын оргил үед Бүгд найрамд Хятад ард улсын засгийн газар маш цөөн тооны гадны төлөөлөгчд хүлээн авах хүсэл гаргаж байсан. За харин Бээжингийн зүгээс сүүлийн саруудад бол олон улсын удирдагчдын айлчлалыг эрчимтэй хүлээн авч байгаа. За тухайлах юм бол Франц, Өмнөд Солонгос, Ирланд, Финландийн төлөөлөгчд энэ үйл бол Хятад айлчлаад байгаа. За мөн Канадын ерөнхий сайд Марк Карни Давост болцсон дэлхийн эдийн засгийн форум дээр хэлсэн үг, за Трампыг шүүмжилсэн үгээр олон улсын анхаарлыг татгаасаа хэдхэн хоногийн өмнө бас Бээжинд айлчилж байсан. За Трампын хувьд Америкийн нэгдсэн улсын зүгээс бас 20 арга хэмжээ Канадад авч магадгүй гэдгийг мэдгдсэн. За энэ нь бол Канада бас Бээжинтэй байгуулж байгаа эдийн засгийн хэлэлцээртэй холбоотой ийм занлагийг бас сүрдүүлэхийг хэлээд байгаа. Гэвч бол одоогийн байдлаар олон нийтийн мэдээллийн хэрэгслэр тухайн зүйл нь бол яригдсан бодит амьд дээр бол хэрэгцсэн зүйл ажиглагдахгүй байна. 2 дугаар сарын сүүлээр холбооны Бүгд найрамд Герман улсын канцлер Фридрих Мерц Бээжинд айлчлагаар төлөвлөж байгаа. За мөн энэхүү айлчлалтай холбоотой улс төрийн нөхцөл байдал бас онцлог юм нөхцөл байдал болж байгаа. За ялангуяа дотооддоо ерөнхий сайд Starmer-ийн засгийн газар ихээхэн шүүмжилд өртөж байгаа. За учир нь гэвэл Лондонд Хятадын улсын элчин сайдын яам шинээр том талбай бүхий элчин сайдын яам байгуулахаар ярьж байгаа. За үүнтэй холбоотойгоор сүр хүчний намуудын зүгээс тус засгийн газрыг шүүмжилж байгаа. Гол шүүмжлийн шалтгаан нь ийм том элчин сайдын яам байгуулж байгаа явдал нь үндснээ аюулгүй байдалд харшлан гэсэн ийм тайлбарыг хэлж байгаа. За мөн үүнээс гадна 1997 он хүртэл Британий колони байгаад Бүгд найрамд Хятад ард улсын мэдл шилжсэн Хонконгтой холбоотой асуудал байгаа. За Хонконгт бол хүний эрх хэрэгжүүлээг бол ихээхэн нухчин дарах үйлдэлийг бол Бүгд найрамд Хятад ард улсын төв засгийн газрын зүгээс хэрэгжүүлж байгаа. За мөн тус бүс нутагт үндснээ аюулгүй байдлын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх болсон зэрэг нь бол хүний эрхийг дэмжигч байгууллага, за мөн өрөндийн орнуудаас ихээхэн шүүмжлэх
хүртэж байгаа. Гэтэл ийм нөхцөл байдал Бүгд найрамдах Хятад ард улсад айлчилж байна гэсэн ийм шүүмжлэлийг бас өнөөгийн одоо Их Британий засгийн газар хүлээж байгаа. За гисэн хэдий ч Стамерийн хувьд бол айлчлалын үеэр хэвлэлийн магнат тэр нь бол Хонконгийн хэвлэлийн магнат Жими Лайтай холбоотой түүнд оноос яаш шатгалтай холбоотой ямар нэгэн тайлбар хийхээс татгалзаж байгаа. За мөн арчлалтай холбоотой асуудлуудыг хөндөж ярилцахаас татгалзсан ийм байдалтайгаар тухайн айлчлалыг үргэлжлүүлж байна. За мөн Стамерийн Хятад хийсэн айлчлал нь Их Британи Америкийн нэгдсэн улстай тогтоосон харилцаанд аюул учруулж болзошгүй гэсэн ойлголт ярьж байгаа. За мөн Канадын ерөнхий сайдын Давос дэвшүүлсэн дэлхийн томоохон гүрнүүдийн нөлөөллийг эсэргүүцэхийн тулд дунд гүрэн илүү их зүйлийг хийх нь чухал гэсэн санааг үл тоомсорсон гэсэн шүүмжлүүд яригдж байгаа. За энэ асуудалтай холбоотойгоор Их Британий ерөнхий сайд би бол прагматик хүн, эрүүл ухаанаа ашигладаг Британи прагматик хүн гэсэн мэдээллийг хийж байгаа юм. За энэ удаагийн айлчлал нь 2018 онд Тереза Мэй Бүгд найрамдах Хятад ард улсад айлчлснаас хойш удаан хугацааны дараа болж байгаа Их Британий ерөнхий сайдын айлчлал болж байгаамаа.